Сайн мэцхан нүгттэй өнөөдөр үзэх хичээлийн сэдэв бол тэнцүүгийн тэмдгийн хоёр талтай хувьсгчтэй тэгштгэл. За хичээлийн маань гол зорилго бол тэнцүүгийн тэмдгийн хоёр талтай хувьсгчтэй тэгштгэл бодож сурах. За жишээ бодлого. Самбарт үл мэдэгдэх тоо бичв. Бичсэн тоог 10-аар хэсгэхэд анх бичсэн тооноос 3 дахин их болох бол анх самбарт бичсэн тоог олоорой. За тэгэхээр бүгдээрээ уг бодлогоо тэгштгэлийн аргаар бодцгоё. За ингээд тэгштгэл зохиоё. Үл мэдэгдэх тоогоо x гэе. За уг тоог 10-аар хэсгий гэсэн учраас x дээр нэмэх нь 10. За x дээр нэмэх нь 10 тэнцүү 3x. Яагаад 3x вэ гэхээр бичсэн тоог 10-аар хэсгээд анх бичсэн тооноос 3 дахин их болно гэсэн учраас 3-ыг үржих нь x буюу 3x болсон байна. За эндээс харахад бол тэнцүүгийн тэмдгийн хоёр талтай хувьсгчтэй тэгштгэл үүслээ. За одоо бүгдээрээ энэ тэгштгэлийн бодог гаргатай танилцъя. За тэгштэглийг тэнцүүгийн тэмдгийн хоёр талын хувьсгчийн аль нэг талын хувьсгчийг устгах зорилго тавьдаг. Тэгэхээр ингийн тулд ямар тоонууд тусдгийг бүгдээрээ сэргийн санацгаан эсрэг тоонууд тусддаг. За уг x-ийг устгая. Тэгэхээр энэ тооны эсрэг тоо бол сөрөг x буюу хасах x. За эндээс x дээр нэмэх нь 10-аас хасах нь x. Тэнцүүгийн тэмдгийн урт талаас нь x-ийг хасч өгье. За тэгэхээр тэнцүү байсан хоёр тооны нэг талаас нь x-ийг хасчаар тэнцүү чанараа алдна. Тийм учраас нөгөө талд байгаа тооноос ч x-ийг хасч өгөх ёстой. За энэ зарчмын дагуу тэнцүүгийн тэмдгийн хоёр талдаа сөрөг x-ийг бичиж өгдөгөө. За одоо бүгдээрээ төсөөтэй гишүүдээ эмхтгэе. За төсөөтэй гишүүд нь x болон хасах x, 3x болон x. За эндээс тэгштгэл маань 10 тэнцүү 2x төсөөтэй гишүүдийг эмхтгэсний дараа тэгштгэл маань нэг талдаа хувьсгчтэй бид нарыг мэддэг, бодож чаддаг хэлбэр шууман тэгштгэл рүү шилжлээ. За эндээс 2-ыг хэдээр үржүүлвэл 10 гарах вэ гэсэн асуулт гарч ирж байна. За эндээс x бол 5 байна. 2-ыг 5-аар үржүүлвэл 10 гарнаа. За анх самбарт бичсэн тоо бол 5 байсан байх нэ. Тэгштгэлийн хоёр талаас ижил тоог нэмж болон хасч өгч болно. За дараагийн бодлого. 3x-ээс хасах нь 2 тэнцүү 2x-ээс хасах нь 1. За тэнцүүгийн тэмдгийн хоёр талтай хувьсгчтэй тэгштгэл юм. За бүгдээрээ тэгштэглээ бодцгоё. За аль талын хувьсгчийг аль ч талынх нь хувьсгчийг тэг болгож болно. За энэ удаад багш нь бол тэнцүүгийн тэмдгийн ард талын x-ийг нь тэг болгохоор зорьсон. Яагаад гэвэл 3x-ийг тэг болгох юм бол тэнцүүгийн тэмдгийн ард талын талд бол сөрөг коэффициент гарах гээд байгаа учраас тэнцүүгийн тэмдгийн хойдлын хувьсгчийг тэг болох юм бол урт талын хувьсгч эерэг коэффициенттэй байна гэж сонгоод багш нь 2x-ийг тэг болохоор зорьсон байгаа. За эндээс бүгдээрээ тэгштэглээ бодъё. Тэгэхээр тэнцүүгийн тэмдгийн хоёр талаас нь 2x-ийг хасч өгнө. За эндээс тэгштгэл маань 3x-ээс хасах нь 2x, хасах нь 2 тэнцүү 2x-ээс хасах нь 2x, хасах нь 1 боллоо. За одоо төсөөтэй гишүүдээ эмхтгэе. Тэгэхээр x-ээс хасах нь 2, хасах нь 1 гэсэн тэгштгэл үсэж байна. За эндээс x тэнцүү хасах 1 дээр нэмэх нь 2 буюу x-ийн манд утга 1 бах нэ. За уг болсон утгаа бүгдээрээ анх байсан тэгштэглэлтэй орлуулж бодъё. Тэгэхээр 3-ыг үрждэг 1-ээс хасах нь 2, тэнцүү 2-ыг үрждэг 1, хасах нь 1. За эндээс 1 тэнцүү 1 буюу үнэн тэнцэтгэл үүсэж байна. За хувьсгчийн оронд орлуулан тавьж бодоход үнэн тэнцэтгэл үүсэж байвал түүнийг тэгштгэлийн шийд гэн. За хувьсгч гэдэг маань уг x-ийг хэлж байгаа. Тэгэхээр үнэн тэнцэтгэл үүссэн учраас уг тэгштгэлийн маань шийд нь 1 байсан бах нэ. За дараагийн бодлого. Ээж 34 настай ба охин 12 настай. Хэдэн жилийн дараа охины нас ээжийн наснаас 2 дахин бага байх вэ? Тэгэхээр бүгдээрээ 34 тэнцүү 24 дээр нэмэх нь x гэсэн хэлбэр тэгштгэл зохиож бодъё.
За ингээд тэгшгэлт шинжилэл хий. За эндээс бол 24 дээр хэдийг нэмбэл 34 гарах вэ гэсэн асуулт гарч байна. Тэгэхээр 24 дээр 10-ыг нэмбэл 34 гарнаа. Буюу 10 жилийн дараа охины нас ээжийн наснаас 2 дахин бага байх юм байна. Тэгэхээр ээжийн нас бол одоо 34 байгаа. 10 жилийн дараа ээжийн нас 44 болно. Охины нас бол одоо 12 байгаа. 10 жилийн дараа 22 настай болно. Тэгэхээр охин 10 жилийн дараа ээжээсээ 2 дахин бага настай ах нэ. За бүгдээрээ гэрийн даалгавраа тэмдэглээд аваарай. За бодлогыг дэвтэртээ бодоод зургийн дараад явуулж шалгуулна. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа.